Хүмүүс ч ингээд гадуур нохоогоо дагуулаад яваад байдаг. Яхаараа төгөө шуугаад дагуулж явдаггүй тий. Ертөнц хэрэг шуутай явсан ч. За ертөнцөө ганц юм байна. Одоо ингээд машинд явж байхад чам дээр шуу баан штэ. Тэгвэл чи баяж гин гэсэн үг зөө. A little longer than a few minutes later. Хүртэн бич юм. Би ч зэгэн да. Тагоо юм. Ийм нээжин конфликт. Сия бэлнэ. Наа. Чи ихлээд ингэж үзтээ. Ярьж байгаа даа штэ. Нумаа эн чин ном бохгүй юу? Энэ хөвч заяа. Одоо энийг ингэж ихлээд татаад буцаага зөөлөх юм чинь. Тэр ившилгэх гэдэг шүү заяа. Ихлээд барьж байгаа дээрээ барьж байгаа доош нь ингэж өөрлөгөө татлаа. Тэг буцаагаад явуул гараа зөөлөх. Тавих юм бол физикийн хууль байхгүй юу? Чи ингэж ингэж жагаад гинт тавьчих штэ хоосон. Тийм бол дуин гэдэг амар юм бол энэ чи хугарч болно. Тэр хүчийг нь чи сумандаа өгж гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүчийг суман аваад гаргах хэрэгтэй байхгүй бол тэгэхээр суул хайж болохгүй. Тэр чи бүр ингэж амандаа хүртлээ. Тэгээд амандаа хүртэл ивших төг ившиж байгаа. Амрууга хүргэлээ. Гол юм чинь энэ гараа ерөөсө шуу шуулуун шоо хөдөлгөж болохгүй. Ааха. Сайн байна. Nice. За хоёулаа ойрхоноос эхэлнэ ш. Тэнд хүмүүс байгаа юм чи харвчулаа. За эндээс болно. Ирхий биж болоо. Ирхий урууга ингэж оруулаад. Одоо юм бохгүй араа. Энэ талтаа тавьчих штэ. Энэ тал дээрээ тэгчээд за би ингэж барьлаа гэж бодъё. За би эндээс ингэ 3 уруу гараач юм уу. Тэгээ би ингэчээд ингэхэр чинь ингээ унчиж байгаа үстэй сум шууд би тогтоож чадахгүй гоц. Тэгэхээр монголчууд яадаг вэ гэхээр ирхий уруун дээрээ тавиад ийшээ хийчин заяа. Тэнгуутаа доогоор ирхий урууг оруулаад энэ уруугаас энэ уруугаараа энийг ийш нь түлхээд ингэчдэг төгччдэг байхгүй. Тэгээ би татлаа татсан ч удахгүй. Тэгэд ирхий мэрэгэн харуулж чи ирхийгээр ингэж харагдаг. Одоо ч ингэ сумаа ийш хөдлөөд үз. Хөдлөхгүй гоос тээ. Чи ингэ бүр хамаагүй хөдлөөд үзтэй. Яар татахгүйгээр. Хүн рүү чиглүүлэхгүй шүү. Чин хүн алан штэ. За энийг бүр шахснаа. За тэгээ татчихад ийшээ цэглүүлж жаад дахиад зүгээр санаа зовлт. За тэгээ энэгээр энэ хуруугаар ийш түлэх. Ааха. Тэгж одоо татлаа. Тэг тийшээ ойлооч. Ааха. За тэгээ тавилаа. Амар хүчтэй гоостэй. Чи нэгт хүн алан штэ. Ийм гүнзгий бирүүч явж болох юм штэ. Гэсэн чи аюултай зэвсэг байхгүй. Пөлөө ийш ингэж чигээр харууллаа. Нуруугаа цэх. За доошоогоо. Шарн 5, улаан нь 4, цэнхэр нь 3, 2 тэг онохгүй бол бүр 0. Нийлэн баруун явчлаа тий. За шар дээр онол уух юм шүү. Онохгүй бол уух юм байхгүй шүү тий. Яг шар яаж бол. Уух юм байхгүй. Чиг оноо авсан бол тоолдоо. Энийг ингээд энэ 5 4 16. Бүр энэ 5 биш шүү. 20 25 28. Ингээл хоорондоо тоглоно шүү дээ. Бооцортой үзэл. Oh fuck up. Өөрөөс чи энэ талаар харж үзье. Солгоо. Түүнээс хойш солгоо байсан юм биш буруудалтаа харуулсан шүү. Энэ чамд илүү өвтөх юм байна уу? Одоо. За, сэний хэрэг нэгэр. Энэ биш үү? Баруун талаа дээр юм уу? Чи солгоо муу юм уу биш юм уу? Солгоо гэж өнөөдөр бодлоо өөрийгөө бодож явсан юм шүү. Яг үндэ баруун тал амар нац. Чи сунлах гэсээр өтлөө дайснууд чи ирээд толгох гэж байна. За 50 Бүр ийшээ харуулах юм дандаа. Хөөе. Хамсарсан хүн үү? Тийм ээ. Ийм болчиход байгаа юм sorry. Одоо яах вэ? Үгүй амин намайг харж байгаа гинэх гэдэг нүгөө. Сая худлаа заа. 3 дараа лаацтай явчлаа. Ягч. Ингээс харж байгаа харахаарстай аруудах. Нэг Монгол юм байх шиг байна те. Тэр санаа эргэж харахаарстай аруудах. Үндэсний сур харваанд орцсон.
Ингэж огсож байгаа. Нөгөө чууд яа таам бэ? Үгүй би ингээр саарах юм. Яг ан хийж чадчихаа дэлхийн нийтийн фолклор аюу зөв. Арабууд гэсэн тэгвэл ингээл нэг гоё зүсээр нь харж барайл ингээл илээ суугаад байгаа болохоос яг амтан бариулаад байгаа нь. Эмират юм уу Катар одоо тэг жижиг улсуудад Кувейт дээр. Кувейтэд ингээд зөндөө олон фолклор байгаа. Хүн бүхэн хэлийн чамд нөгөө Пакистан, Азербайджан ч юм уу тэнд очиж жороо тоодгийн төлбөрийг төлж ан хийх боломж байгаа. Хоёр бин дэлхийн тэр олзуур болж байгаа тийм ам болгож байна. Тий. Болохоор маш хурцтай уурч байгаа. Яг зэрлэг анги байвуулах боломж ер нь хичнээн улсад боломжтой зөөхөн байна. Тэгээд ангийн нөөцлүүд манай дуртай шүү дээ. Бялхах тийм шүү дээ. Ер нь бүх төрлийн ам бол Монгол яг юм цогц. Манай бас биологийн багш нэг хэлжлээ шүү дээ. Монгол ерөөсөө агшаацсан жижигхэн дэлхий. Яг л энэ бүхэн дээр Хэрв бид нар энэ зүйлийг одоо ингээд өөрсдөө хичээж өөрсдөө цаг зав явахгүй бол бид нар байхгүй бол энэ зүйл нь Тэсхэл байхгүй болчихсон. Дахиад нэг тань шиг хүн гарч ирж нойлоос нь ухтгүй юм бол. Тэгвэл юм бол энэ одоо айгүй хэцүү болчихж байгаа. Одоо энэ бүх маань өөрөө 30 хэдэн жилийн туршлага гэдэг юм дээр бий бол цогцолж гарч ирж байгаа юм байна. За бүгд анд ийц. Сяанд гарцгая да. Зүгээр надад зүгээр л цус харуулаад хайдаа. Хой баала. Хой баала. Ямар шалтгаан болж байна. Энэ бүр бэлэн болцсон гэд. Мэндэ ах ч одоо бүр яг шуучлах хүн бүр айгүй 30 хэдэн жил ингэж шуу сургаж байгаа хүн. Одоо өнөөдөр аргамжаалаад хөлнөөс нь 15-аас 20 м урт уяа хийж байгаа. Тэгэхээр шууд тагтаад тавихад энэ бол бүр яг дайхад бэлэн болцсон байна гэд. Удганд дуудах чинь. Шуу хэр вэ? Гоё нөө. Энэ ямар шонхор лээ? Идлэг шонхор. Энэ игэл. Өөрөө гоёс. Чи ялгаа нь юу вэ? Том байна. Өөр за энэ юу вэ? Хар угаз, хар цагаан. Энэ болохоор юм шар цагаан. Тэгэхээр энэ чинь дээр бүр цав цагаан. Deer Falcon цагаан шонхор. За удганд дуудах процесс. Сонирхолтой юм болно. За одоо ингээд тагтааныхаа хөлнөөс уяад. Зя. Хаан зогсох уу? За. За энэ зогсож байгаад. Наа ч юм бол хараад шууд явчих واخ. Уяаг нь гараараа битийн их бариараа заа одоо. Дээрээс нь ингээл уршаа аваалаа. Дээрээс нь ингээ уршаа ингэж ав. За дуулах нь аваарай. За тэгээд хэлчих. Дөрвөн өдрийн нээлжэндэн нүүдлийн сайлхан нутгаран багтдаг дүүрэн ундгаран юродан бодогдож нөрэн нартай бодогддог рухин моцын артад бичсэн танграс жирдэгтэй нүүдэлчин удам дэлхийн харагийн уучлал төлсөн тэд заяатай Монголода Муу тагтаага өрөвдөд ах юм. Наас нь цааш нэг гэхээр. Наас хэлээд авч ийж. Тийм байна. Ансага хархны онгордон хархан болчиг сургам баяртай онаа урсгалаа Ингээл цул улаан баг те. уртын дуугаа сэтгэн харамжийн туухан усын ардад бичсэн танграс зэрэг нүүдэлчин ном дэлхийн харагийн уучлал төлсөн тэд заяатай Монголода Хоёр. За хэр вэ? Гойс сонирхолтой байсан. Сонирхолтой нэ. Юу н сонирхолтой байсан? Тагтаалаа гэж байна. Чи шонхор тийжэж чадхаар биш юм уу? Хотлаа. Жохон том болчиход чадахгүй юу? Чадахгүй. Чадахгүйгүй л чадахгүй шүү дээ. Чи Монгол их хүн байна чаддаг болох хэрэгтэй шүү дээ. Морь унж чадах уу чи? Гүү унж үзээгүй. Морь унж үзээгүй. Миний л буруу бах та. За хоёлоо морь унна. Морь унаад анд явна. Дараа 100. Хавар бүр будаа болгоно. Хавар хоёлоо бүр нуурын ирэг дээр аяны шуунуудыг сахиж хүлээж аваад шонхроод. За өнөөдөр тэгээд хүүтэйг нэг өдрийг хамт өнгөрүүллээ. Ер нь сүүлд миний олж мэдснээр эрэгтэй хүн өөрийнхөө аав өвөөтэй ч юм уу яг энэ аавынхаа талын хүмүүстэй хамт байж цаг өнгөрүүлэх нь бүр маш чухал юм байна. Яагаад вэ гэхээр аавыгаа өвөөгөө харж иж өөрийн чинь цусны дотор байгаа гэн юугаараа давуу талтай, юугаараа сул талтай вэ гэдгийг анзаардаг гэж байгаа юм.
Тэр ерөөсөө л яг өөрийнхөө аавын төлөө хүмүүст ялангуяа эрэгтэй хүн бол хамт байж одоо юм өв соёлоо тээсэн ганц хоёр activities хамтдаа хийгээд те ингээ явах юм бол одоо миний өвлүүлэх гэдэг юм чинь шүү дээ. Монгол эр хүн болсон хүнийхээ хувьд би хүүдээ миний өвлүүлэх зүйл бол монгол соёл энэ зүйлсүүд бит болон бит бус те. Өмнө нь бол тэгэл манай хүүхдээр чинь байнгын уулзаад баали мал яваал кино мөн үзээл те хамтаа ханг аут хийгээл контент хийгээл ингээ явдаг байсан. Одоо бол би өөрөө бас өөрчлөгдөд ирж байгаа учраас яг миний өөрчлөж байгаа чиглэл рүү бас ингээ хүүг ингээ явж байна. Тэгээ цааш бол амар азтай байна уу. Зүгээр ихнийхээ анх удаа шонхортой уулзж байгаа уулзаан дээрээ л зүгээр шууд удхан дуудаад шууд тагтааруу тавьж мавиал те. Аавтай байхын давуу тал юм да те. Аав нь энийг ойлгох гэж сар 2 сар зарцуулаад хүүдээ ерөөсөө шууд батсан хувилбарыг өгөөл ийм байт юм биш үү, ийм байт шүү гэл цаг очиж өгөх юм төлөө. Тэр энийг үзэж байгаа ирчүүдээ бол аавтайгаа ойрхон байгаарай. Харин энийг үзэж байгаа аав нар бол хүүтэйгээ ойрхон байж цаг өнгөрүүлээрэй л гэж хэлээ да.